Амралтын өдрийн минь манайхаа бид өнөөдөр юм бичээ хийж байна гэртээ. Соня, давай делай. Все, вытащи его и оставь тесто там. Если не оставится, я вытащу. Возьми другую формочку. Вот, я вытащу. Возьми другую формочку. Его сюда поставь. Мишка, бабочка. Кто там еще? Бабочка. Ты по краешку поставь. По краешку чуть поставь. Соня, чуть подальше наоборот. Сейчас на звездочке сделаешь. Ийм хөрхөн бичээнүүд бол айгүй ямтай. Бид сая эхний хэсгийг гаргаж ирээд баг хурж дуусах багт манай хөр аваад идсэн манай хоёр манай гурав. Ийм хөрхөн хэвнүүдтэй. Ийм пявер гэдэг нөгөө хүнсний пявер. Тэгээд энэгээр хевлээл 100 1 см хавцаа. Арай нэгэн байж магадгүй. Тэгээд орцын хийлээ шууд 2 өндөг 4 том халбах сахар. Тэгээд 1 чимэг 2 чимэг тийм нэг сод гэхдээ зориулэлтийн сод сахартай ванильтай. Тэгээд бүр яасан маа. Ургамлын тас. Төсгийн тас хийсэн ч болно. Тэгээд бид ургамлын тас хийсэн байгаа. Тэгээд ийм болсон. Зурнга зуураад өөрний хатуу юуных шиг зурахгүй. Хоолны гурал шиг зурахгүй. Ерөнхийдөө нэг тийм шингэндүү гар хүрхээр ингээд цаашаа амархан хонхохоор тийм гарахаар. Зураад тэгээд нэг 10 минут 20 минут амраасан байгаа. Гурлаа. Тэгээд дараа нь шууд илтэл хийсэн байгаа. Тэгээд ийм хөргөн бичээнэд болсон шүү. За гэртээгээд үзээрэй хүүхдүүдтэй хийгээд үзээрэй айгу хөвгчлөлтэй цагийг өнгөрөөн дээрээс нь айгу гоё амттай. Тэгээд хамгийн гол нь натурал. Ямар ч нэмэлт янз бүрийн юм байхгүй хэрнээ айгу гоё амттай болсон. Тэгээд бичлэг үзсэнд баярлалаа. Баяртай дараагийн бичлэгээр уулзцгаая.